За сайн байна уу? За би ингээд маск аваад ирчээ. Одоо юм ахц учраас та бүхний мэдж байгаа жил коронавирусын алдар болсон гэдэг өөрийгөө би ингээд хүмүүст зарлаад түгээгээд нэг бүрий дамжуулаад иргэдэд бод мэдээлэл өгөх гэсэн. За энийг биднээс өөр ингэж хийхгүй л бол дотор нь байсан биднэрт ингэж хийлж задлж түгээж бусдад ойлгуулж алдааг нь ухамсарлуулж цаас тестийн үйл ажиллагаанд нь зөв байдлахгүй бол үнэхээр улсын онцгой комиссийн өдөртгүүдийн шийдвэр нэрээр иргэдийг аврах биш ихэнхийн алах шийдвэр гарч байна. Амжилттай энэ бол за одоо ингээд би бүгдийн ихнээс нь дараалттай ярив. Энэ мэдээлэл олон хүнд өн зөвөр төгөөсэй гэж их хүсэж байна. За амсгалмаа гэж хүн өөрийн мэдгэлээр бол урчтар COVID-19 27 хоногийн нууц үетэй 27 хоногтой илэрч байна гэж ярьж байна. Ийм мэдээлэл энэ бол тэгэхээр ийм хүн өдөртлөгийн тушаалд ажиллаад ингэж мэдээлэл түгээж байгаа бол Монгол улс маш хэцүү байдалтай над дэрэг айц төвшөлт автгаас өөр аргагүй ийм үед ийм зүйлүүд эцэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сайтн дээрээс тоос 7 хоног нууц цог үетэй байдгаа гэж бичсэн байна. За энэ ягаад ингэж 27 хоног дээр илэрч гэж хэлээд байгаа гэхээр өөрсдийнхөө буруутай үйл ажиллагааг хамгаалах хаацалах нэгэн төрлийн арга хэмжээтэй эрүүл ирсэн хүн тусгаарлах байранд очиод халдвар аваад гараа авчижээ. Халдвар авснаа мэдхгүй яваад өгчөж. Би өөрөө тэнд байсан. Би өөрөө ингээд тэнд бас ингээд эрүүл ирээд халдвар авсан. Тэгээ би солонгос хэлтэй нэг шингээ өгч авах гэсэн байна. За тэгээ негатив гэдэг харин гарцсан байна. Бичгээр нь хөргөж үзүүлээ. За ингээд ийм шингээ өгөөд ирсэн. За ингээд байжсэн тэр тусгаарлалтанд бол дахиад 3 шингээ авсан байна. 21 оны тусгаарлалтанд өрөөнөөс огтгаарлалгүй хүчтэй 21 оны тусгаарлалтанд байж байгаа 3 шинжилгээ өгөөд нийт солонгосод 4 шинжилгээ өгөөд ямар ч асуудалгүй байсан. Гэтэл 22 дахь хоног дээрээс эхэл бидний өдөр хоногийг ямар ч тамаагаар харахгүй гэж хэлээд өрөөнд маань төгж хойж өрөөндөө ор гэж одоо шаардлага тавьж хэлсэн. Тэр үед бол яасан бэ гэхээр аль хэдийн тэр сарн гэдэг бодлоос хэд хэдэн алдартай хүмүүс хараа явцсан байсан. Тэгээд ямар шалтгаан тайлбар өгөлгөөр бидний тэнд дээрээс өрөөнд хорьсон. Бид нар бол өөрсдөө захимаар эсрэг үйлчлэл илэрхийлсэн. Бүгд эсрэг үйлчлэл илэрхийлсэн боловч ямар нэгэн тайлбар өгсөн боловч зүгээр гадаа нэг онцгой байдлын SWOT гэсэн тусгайгийн нэг SWOT гэсэн машин ирээд цагаан болгоор та нар дагж 14 хоног наач орхоор олсон гэж хэлчихэл бол зүгээр ямар ч тайлбар авах. Тэр үед бол ихэнх ганц хоёр хүмүүс салварч эхэлсэн. Яг тэр өдрөөс салварч эхэлсэн. Би бол өөрөө тэр өдрөөс салварч эхэлсэн. Замсалмаа гэж хүн ийм гол мэдээлэл хийгээд байна. Иргэдийг төөрөгдүүлж байна. Яг үүндээ бол эрүүл ирээд тэр жолооч тэр машины жолооч гэдэг 29 настай залуу эрүүл ирээд халдвар авчихсан баг. Эрүүл ирээд халдвар аваад тэр сарн гэдэг газраас халдвар аваад цонх шатанда гараа авчихсан. Тэр хүн юу ч мэдгүй тэр хүн ямар ч буруу авахгүй гарч яваад за эрүүл мэндийн л яваалсан. Тэгээ бидний тэнд иргэд бид тэнд тэмцэл хийж энэ голомт нэгдийг хийлсээр байгаад тэний дээд албан тушаалтанд хүрсэн юм хүрээгүй юм онлайнаар нэг олж харсан юм хараагүй мэдгүй олж харсан болол ийм арга авсан багш нэг. За тэгээ хийлсэн. Тэгээд голомт нэгдийг хийлсний дараахан тэд нэр яг үндэл уугийнхан тэр залууг бол очиод нэг тийм тандал судалгаа сайндаа биш. Бид нар тэнд нэг тэгж орилж харсны тэнд нэрээ энд голомт тахан болов. Аль тэр гарсан хүмүүсийг очиж шалгаж үзье л гэж олсон баг. Энэ бол тэгэхээр үхэл чадал 90 сэнтэ олсон зүйл биш зүгээр нэг хацсан таараач гэдэг юм уу бид нар нэг тэмцлээ хийж тэгжиж олсон юм байгаа шүү. Тэр амар аюултай нэг зүгээр алдаатай шийдвэр нэг удирдлагын буруу шинжлэх ухаанч бус шийдвэрлээд маш том улсын аюулгүй байдлаар яригдэж байна. Би өөрөө энэ бүхнийг туулаад үтсэн донд нь дотор байсан юм болохоор би бод зүйлийг дэлгэж ярих зөв гэж бодож байна. Өөрийгөө золиослоод иргэдийг аюулгүй байдалд нь дахиж энэ иргэд удирдлагууд юм алдаатай шийдвэр гарахгүй гэсэн үгнээс нэг хуваалцсан зөв гэж бодож байна. За тэгээд бид нэг 14 хоног тэнд сонгоно гэсэн юм. За би тэмцээр байсан. За тэр үед би ингээ халуурч эхлээд үнэхээр халуурч эхлээд өрөөндөө ороод байжсэн. За тэгээд орой халуун үзэхэд бол 38.6 халуурч гисэн байсан. За тэгээд цаашлаад ярих юм бол бүр удаж ич нэг шийдвэр гаргалаа. За тэгээд иргэд халдвар хамгаалтын дэглэмсэх айгу иргэд өөрсдөө халдвар тараасан гэсэн тийм мэдээлэл хийж бас тэрээс үнэхээр энэ бол болчоогүй үйл явдал болж байна. Ингэж хотлоод дүгнж болохгүй. Тэнд халдвар хамгаалтын дэглэм ерөөсөө юу ч байгаагүй. Тэр нийтийн халуун усны газраар чинь ингээд хүн орж хагаад явахаар чинь ямар юм нэхэн
драма хэлэн байгаа. Тэнд хулгана байна. Хулганы хор бичлэг нь байна. Би хулганы хооронд өөрөө хордсон. Би энд ирэхдээ хордлоготой ирсэн. Хулганы хооронд хордсон зураг мургнаас байна. За хулганы бичлэг нь бас байна. Бүх юмыг баримтжуулсан. Би тэнд 21 хоногийн турш халуун хэвэн байсан. Би доор харуулж байна. 21 оны халуун нарыг хүртэл ингэ үзсэн. 21 оны турш энэ байгаад 23 дахь 22 дахь хоногс ингэ халуурд өнөөдөр бас халуунтаа л явж байна. Тэгэхээр юу гэсэн анхаас нь 21 хоног кантин гэдэг бол маш цэнгэлгооны үндэслэлгүй зүйл болсон байгаа юм. Энийг олон эрдэмтэд мэрэгчлэтнүүд хэлсэн. Тэдний ерөөсөө сонсоогүй. Алдаагаар ерөөсөө биднээс л хайж гэлсэн. Тэдний хийж байгаа зүйл нь бол арга хэмжээ ерөөсөө байхгүй. Арга ядсан үйл дандаа хаагаал хорчин. Асуудал гарлаа хаалаа хойрлоо. Арга хэмжээний шин чанартай зүйл нэг ч байхгүй. За тэгээд ингэж хэлснээр бол алтаагаа олж хүлээн зөвшөөрж цаашаа талтраа хамгааллаа сайжруулж унаа удирдлагууд бурууга бусдаас ш өөрсдөөсөө хайж шаардлагатай эмч мэрэгчлэнүүдийг багтааж ажиллах хэрэгтэй байна. За ок жишээнүүд тархур зүйч гэдэг юм сэтгэл зүйчд хуульч эдийн засгийн тийм мэрэгжлийн хүмүүс хүртэл хэрэгтэй. Энэ одоо нэг эмч бичсэн байсан теори гейм гэж тоглоом онлайн тийм мэрэгчлэлт хүртэл хэрэгтэй байна. Зөв вирусгүй улс олно гэсэн тийм статус авах гад улаарад байна. Удирдлагууд манай улс вирусгүй давж манай улс сайн байна гэсэн нэг тийм пропаганда тийм явуулаад байна. Энэ вирусгүй улс гэдэг статус бидэнд ямар ч хэрэггүй. Энийн оронд эрүүл аль болох энэ цатгал үеийг хохирол гарч байхдаа давж туулахад зорилго болгож байна. Манай зорилго болохоор вирусгүй улс олно гэдэг дэлхийд үлдэх сурчлах гэдэг юм. Энэ биднээр яах юм бэ? Бид вирусгүй улс гэсэн статусаар юу хийх юм бэ? Бид нар тамиг болно эрүүл аюулгүй амьдрах зүйл хэрэгтэй. Энэ дээр болохоор вирус бидэрт вирусгүй улс гэдэг статусаас илүү энэ хэцүү үеийг хэрхэн хохирол багтаад авч гарах вэ гэдэг тэр зүйл төр зорилт тавьж ажилламаар байгаа. За тэгээд өөр ярих зүйлүүд бас зөндөө байна. Зарим зүйлүүдийг асуух мэл доор хичээрээ би чатлаараа хариулна. Би одоо ингээд 3 дахь эмчилгээнд дээр явж юмнуудээ одоо юу гэж бичсэн энэ бүхнийг иргэдэд ингэж боддоор өрөхгүй бол ингэж нэг худлаа буруу алдаатай удирдлагын шинжилгээ ухаанч шийдвэрүүдээс болж олон хүн охирч байна. Өнөөдөр бид нарын их сарангаас ирсэн 20 хэдэн хүн ингээд зөв ивэрүүл их орондоо ирсэн хүн ингээд халтур аваад карантин талтраад өөрөө ямар ч буруугүй талтраад сууж. Бидний их сарангийн ажилчид нь ирсэн байж байна. Би их саран цэвэрлийг буруутгах хүсэв. Зүгээр тушаал гаргаж байгаа тэр эрхмэл бүхий этгээдүүдийг жоохон морал этик тэр одоо мэдлэг яс суртахуун юу гэдэг бүх юм гэдээс таарсан жимэн таарсан тийм хүмүүс удирдлага хийж тэгэхээр улс их орныхоо төлөө зүтгэхээс гэж хүсэж байна. Бид нар хийгээл энэ гэдэг дээр ярьчлаа. Бид нар сайн зүтгэж чинь гэж ярьж. Угаас та бүхний хийх ажил чинь энэ шүү дээ. Ягаад нэг огт хийх зүйлээ хийсний төлөө биднээс ингээд цаашаа хүртэх гээд байгаа юм бэ? Хийж байгаа зүйл чинь харин ч муу бид нар л ингэж дүнж хэлж зэрэгцүүлэх гэсэн бол юу болох вэ? Тэгэхээр таавар шүү. Энэ бол том гоныг эмгэнэл гэж хэлмээр. Тэгэхээр энэ за хазуулж